Хай би Ричийн болроо байна. Би сүүлийн 5 жил дижитал орлого олгоод онлайнаар ажиллаад явж байгаа. Өөрийнхөө сурсан мэдсэн юм аа хуваалцаад явах. YouTube сувг ингээд нээж байна. Энэ хугацаанд өнгөрсөн 5 жилийн хугацаанд надад ямар нэгэн мэдээлэл хэрэгтэй болох үед би дандаа англи хэлээрээ сураад энэ бүгдийг бүтээгээд явж байгаа. Вебсайт яаж өсгөх үү, борлуулалтын хуудас яаж хийх үү, имэйл маркетингийн талаар, сошиал медиа ашиглах, онлайн сургалт гаргах гэх мэтчлэн мэдээллүүдээ монгол хэл дээр надад дэмжлэг болох заагаад өгөх одоо ийм YouTube сувг гэж огт надад харалдаж байгаагүй. Тэгэхээр би энэ мэдлэг хүнд одоо ямар их хэрэгтэй байдгийг өөрөө мэднэ. Бид нар мэдхгүй ямар нэгэн одоо техникийн асуудал гарлаа гэх үед зөвлөөд өгөх хүн маш их дэмжлэг хэрэг болдог. Тэгэхээр гадаадын олон YouTube-р сувгууд надад маш их дэм болж исэн учраас би монгол хэл дээр хүмүүстээ зааж өгöd явах юмсан гэж бодсон одоо хүслээ биелүүлээд ингээ YouTube сувг нээж байна гэсэн үг. Тэгэхээр би сүүлийн 5 жилд онлайн сургалтууд явуулаад бас хувийн брэнд хөгжүүлээд явж байгаа. Яг үнэ бол гэртээ ингээ хүүхдүүдэд хардаг ээж байгаа. Тэгээд ээжийн ажлынхаа хажуугаар онлайн дээрх боломжуудыг ашиглаад дижитал бүтээгдэхүүн гаргаад орлого олоод явдаг байгаа. Тэгэхээр өөрийнхөө мэддэг ур чадруудаа цуурлаар үргээд явъя гэд YouTube бичлэг нээж ин л та. Тэгэхээр өнөөдрийн сэдв маань School гэдэг платформыг хэрхэн ашиглах би өөрөө ашиглаад удаагүй байгаа. Тэгэхээр энэ платформ дээр ямар давуу талууд үүсэж байгаа талаараа сайхан нэг үгөө хуваалцъя гэж бодлоо. За би анх сургалтууд ингээ гаргаад бүр 5,000 төгрөгийн төлбөртэй 20 30,000 төгрөгийн төлбөртэй хичээлүүд гаргаад ингээ явж хахад үүсдэг нэг одоо бэрхшээл байдаг. Тэрний юу вэ гэхээр бүртгэлийн асуудал байдаг. За хаан банкны дансаараа ингээд төлбөрүүдээ хүлээж аваад нөгөө хүмүүсээ хайж болоод группт нэмээд чатанд нэмээд явах нь бас нэлээ их цаг ордог ажил байдаг. Тэгвэл энэ бүртгэлийн ажлыг автомат болгож өгсөн олон хүнийг цаг алдалгүйгээр бүртгээд мэдээлэл сургалтуудыг нэгэд өгөх боломжийг олгосон School гэдэг платформын талаар хамтдаа одоо сонирхож ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр School платформ нь дэлхий дээр үсээд 6 жил болж байгаа. Одоогоороо 55,000 community буюу одоо 55,000 төрлийн онлайн сургалт мургалт хичээлүүд байршаад явж байгаа. Нийт 15 сая хэрэглэгчтэй Америкийн ийм платформ байна л та. Тэгэхээр цаашдаа алсаараа зорилго нь 1 тэрбум хүнийг өөрийнхөө дуртай сэдвэрээ хоббигоороо энэ платформд нэгдээд орлого олоод эсвэл өөрөө суралцаад явахт нь чиглүүлж тусалж өгнө гэд 1 тэрбум хүнтэй болох зорилго тавьчихсан байгаа ийм байгууллага юм байна. Би саяхан өөрийнхөө Bridge community-г School платформ дээр хичээлүүдэд оруулаад явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүгдийн талаар ярьж өгье гэж бодож байна. Даваа талыг нь. За тэгвэл School платформ дээр олон даваа талууд үүсдэг юм байна. Тэр талаар би нэг бүтэн видео хичээлийг монгол хэл дээр орчуулад өгсөн видеогоо Bridge community гэдэг Facebook-ийн үн төлбөргүй группт оруулсан байгаа шүү. Бүр дэлгэрэнгүй хичээл хэрэг үзэх үсэх юм бол манай Facebook-ийн группт нэгдээд тэр хичээлийг үзэж болно. За энэ дээр би сүүлд оруулсан постн дээрээ School бүртгүүлэх өөрийнхөө affiliate линкээ байршуулж өгсөн байгаа. Тэгэхээр та энэ линкэн дээр эсвэл миний энэ YouTube бичлэгийн доогоор тайлбар хэсэгт байгаа линкэн дээр дараад School платформ дээр өөрийнхөө community бүтээх боломжтой болно гэсэн үг. За тэгвэл хэрхэн community бүтээхийн ямар давуу талууд үүсэж байгаа талаар нас тайлбарлаж өгье. За линкээр дараад оронгууд өөрийнхөө community бүтээх гэдэг ийм шар өнгийн товчлуур дээр дараад та өөрийнхөө нэрийг, овгийг, тэгээд имэйл хаягаа School руу нэвтэрж орох пассвортаа энэ дээр зохиогоод өгчнө гэсэн үг. Тэгээд sign up товчлуур дарах үед та одоо картын мэдээлэлээ холбоох, тэгээд имэйл хаяг руу тань баталгаажуулахаар очисон 4 оронтой тоог бас ийшээ оруулах. Энэ энгийн алхмуудыг хийснээрээ таны одоо School-ийн платформ хаяг нэгднэ гэсэн үг. За миний хувьд бол өмнө нь бүртгүүлчихсэн байгаа учраас өөрийнхөө бүртгүүлсэн байсан хаягаараа ингээд нэвтрээд оръё. За энэ дээр танаас болохоор create your community гэдэг community-гаа бүтээнүү 14 хоног бол үнэгүй тэгээд $99 төлбөртэй тэгээд хязгаарч цуцаж болно гэдэг ийм бичиг гарч ирнэ. Тэгэхээр School платформыг ашиглаад өөрийнхөө сургалтын community-гаа бүтээхэд 14 хоног ашиглахад бол үн төлбөргүй байдаг. Тэгээд 14 хоногийн хугацаанд $99 сар болгон тогтмол төлөөд явна гэд. Би одоо School-ийг ашигладсан билүү, ашигладгүй билүү гэж ингээд эргэлзэж бас нэлээх цаг хугацааг алдсан байхгүй юу? Би тэг юу гэж бодсон гэхээр сар болгоны $100 бараг $100 гэдэг чинь нэлээ өндөр төлбөртэй байна гэд
бодоод цагалдаадсан билээ. Гэтэл яг үндэ скулыг нэгээд community үүсгээд миний community бол би reach community гээд сарын $8 төлбөртэй байхгүй. Тэгэхээр энэ community-гоо үүсгээд одоогоороо бараг 80 гаруй гишүүнтэй болчихсон явж байна. Тэгэхээр скулдээ төлөх төлбөрөө хангалттай болоод дээр нь нэмээд өөртөө орлогын их усүр бий болгож чадсан гэсэн үг. Тэгэхээр анх сонсоход бол $99 нь өндөр юм шиг санагддаг. Гэтэл яг үндэ бодит байдал дээр хэрвээ та тухайн хийж байгаа зүйлдээ үнэхээр үнцэн өгдөг, өөрөө маш их дуртай, хийх дуртай. Тэгээд тэр сэдвээр бас хүмүүс суралцахыг хүсдэг болвол таны одоо сургалтын community-ийн төлбөр хэд байхыг та өөрөө шийднэ байхгүй. Магадгүй та нэг хүнээс $99 төлбөртэй сургалт үнцэнтэй хичээл гаргацсан ч болно. Нэг хүнээс $9 авсан ч болно. Өөрөө тэргээ тодорхойлоод тэгээд тэрэндээ хэдэн хүн аваад явхад би энэ сарынхаа скулд төлөх ёстой мөнгөө төлөөд тэгээд цаана бас өөртөө орлого бий болгож чадах вэ гэдгээ тооцоолоод үзэхэд болно гэсэн. Тэгээ би анх скулыг ингэж нээж арай чадахгүй зориг хүрхгүй гэх юм уу. Тэгээ бодож байхдаа өөрөө өөртөө ингэж хэлсэн. За яах вэ? 14 хоног туршаад үзье. Тэгээ 14 хоног Bridge Community гэж нэгээд сарын $8 төлбөртэйгээр хувийн санхүүгийн талаар мэдлэг олгоё. Өмнө нь өөрийнхөө бэлтгэсэн байсан видео хичээлүүдэд байршуулад хүмүүстэй уулзалт 7 хоног болгон тогтмол хийгээд ингээд хүмүүсийг хөрөнгө оруулалтаа эхлүүлэх, мөнгөө хадгалахад нь чиглүүлээд явъя. 14 хоногийн дотор би $100 эхний сарын төлбөрөө тий $100 олж чадсан уугүй юу гэдгээ харьяа гэж бодчихсон байхгүй. Тэгээд $100-ыг бол 14-өөс өмнө хэдэн өдрийн дотор болоод бүтээж чадсан болох юм байлээ. Тэгэхээр би таныг ч гэсэндээ 14 хоногийн үнэгүй хугацаанд нь өөрийгөө сорж үзээд би чадах нь уу гэж туршиж үзээд хэрвээ мэдээч хэрэг арай болмооргүй борлуулалт хийж чадахгүй хам бол та өөрхөн хаягийг устгаад одоо subscription тий энийгээ цуцлаад гараад явчих боломжтой байгаа юм шүү. Тэгэхээр өөрөө өөртөө нэг тийм челленж тавьж үзээсэй гэж би бас бодоод байгаа юм. 14 хоногт би эхний $100 ч юм уу тий эсвэл эхний 3 сарын $300 ч юм уу бүтээж чадах нь уу гэдээ өөрийгөө сориод үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд скул дээр community үүсгэх, сургалтуудаа байрлуулах бүх алхмуудад би бас тантай хамт байгаад чиглүүлээд заагаад өхийг бас хүсэж байна. Тэгэхээр school community гэж яг юу вэ? Ямар алсын яриатай явж байгаа вэ? Хүмүүс эндээс хэрхэн орлого олж байгаа бодит жишээнүүдийг тайлбарлаж өгсөн бичлэгийг та манай Bridge Community Facebook-ийн үнэгүй групп руу ороод энэ дээр би энд лайваар оруулчихсан байгаа. Доош нь гүйлгээд явхлаар тэр лайваас та үзэх боломжтой. Тэгэхээр скуулийн талаар оруулсан лайв маань жишээлбэл энд ингээ харагдчихээн. Цаг 1 цаг 7 минутын бичлэг энд хийгээд School платформ дээрээс яг School 101 гэдэг нэртэй тийм цуврал хичээл эхэлж байгаа хгүй. Тэр хичээлийн хамгийн ихний хичээлийг нь орчуулад оруулчихсан байгаа. Тэгэхээр дараа 7 хоногт 2 дахь хичээл нь орно, 3 дахь хичээл нь орох үед би бас орчуулад группт оруулаад явах юм аа гэсэн. Тэгэхээр таныг дэмжих, тань зааж өгөх систем байгаа. Дээрээс нь 14 хоног өнгөө санал болгож энэ хугацаанд нь туршаад үзэж болно гэдэг утгаараа сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За тэгвэл одоо School дотроо яг ороод хэрхэн сургалтууд хийж болдог тийм ямар бүтцтэй байдаг талаар нь би ингээд сонирхуулъя гэж бодож байна. За скуулийн нэгэд харахаар ерөөхдөө нүүр хуудас нь ингэж харагддаг. Та Discover Communities гэдэг дээр Discover Communities гэдэг хэсэг дээр нь бол та энэ скул дотор байгаа нөгөө 55 мянган групп хичээлүүд дундаас өөртөө хэрэгтэй хичээлийг олоод тийшээ мөнгөө төлж нэвтэрч ороод суралцах боломжийг өгч байгааг нь Discover Communities гэж нэрлэж байгаа. Тэгэхээр магадгүй танд монголоор бичиж болно, англиар бичиж болно хамаагүй. За жишээлбэл англиар money гэдэг бичээд үзэхлээр мөнгөтэй холбоотой тийм санхүүтэй холбоотойгоо сургалтууд төрөл бүрийн хичээлүүд, төрөл бүрийн үнэтэй, зарим төлбөргүй, зарим төлбөртэй, зарим нь одоо нэг удаагийн төлбөртэй, зарим нь болохоор сар болгоны одоо жишээ нь сард $1 төлөх ийм зэрэг олон төрлийн хичээлүүд, олон хүмүүсийн явуулж байгаа сургалтууд гарч ирж байна. За тэгвэл монголоор бичээд үзье л да тий. Мөнгө гэд бичээд үзэхэд монгол хүмүүсийн явуулж байгаа сургалтууд бас гарч ирдэг. Монгол багш нарын хичээлүүд гарч ирдэг гэсэн үг. За иймэрхүү маягаар та өөрийнхөө сурах хичээлийг олох хэсгийг нь Discover Community гэдэг хэсгээр зааж өгöd байгаа. За тэгвэл Create Your Own Communities гэдэг товчлуур дээр хэрвээ дарвал та өөрийнхөө одоо энд таны хичээлэнд байршина гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл би энэ дээр Bridge Community гэдэг өөрийнхөө одоо сургалтыг байршуулад гишүүдэд аваад явж байгаа. Манай одоо 83 гишүүнтэй болсон байна. За Classroom хэсэг дээр манай хичээлүүд маань харагддаг. Энд бол хязгааргүй олон тооны хичээл байршуулж болно. 100 хичээл барьсан ч болно, 30 хичээл оруулсан ч болно гэсэн үг. Тэгээд хичээл болгоно дотроо бас ийм модуль болгоно дотроо бас ийм дэд сэдвтэйгээр ингэж явж болтгоо гэсэн үг. Тэгээд хичээл байршуулахад бол нэлээд хэлбэрхэн юм байлээ, амархан юм байлээ. За жишээлх юм бол
одоо би мөнгө гэж юу вэ гэдэг хичээлийн доор дахиад нэг хичээл байршуулъя гэж бодъё л доо. Тэгэх юм бол би ерөөсөө add page гэдэг дарчин гэсэн үг. Хэрвээ add folder гэх юм бол нөгөө модуль нэмдэг, дид гарчиг нэмдэг. Add page гэхээр тэр модуль дотор жижиг хичээл гарчиг нэмдэг юм бэлээ. Тэгэхээр add page гэдэг дарангууд нөгөө хамгийн доор ороод ирсэн. Би энийгээ зөөгөөд хаана оруулмаар байгаа юм те? Энд оруулмаар байгаа мó? Энэний доор оруулмаар байгаа мó? Ингээд оруулаад тэгээд 3 цэгэн дээр нь дараад edit page гэдэг рүү ороод энэ талд нь би одоо текст бичих. За текстээ бичээд өгчнө. Тэгээд дээрэс нь bullet point оруулж болж гин, дугаарлаж болж гин, зураг оруулж болж гин, линк оруулж болж гин, видео оруулж болж гин. Дээрэс нь нэмээд энэ дээр одоо линк нэмэлтээр байршуулах, татаж авах файл байршуулах гэх мэтчлэн зөндөө олон гоё давуу талуудтай. Хичээл одоо өрөөд явхад те модулаар нь өрөхөд маш амархан. Дээрэс нь хүмүүс маань тэр хичээл рүү ороод үзлээ гингүүд энэ чагтан дээр нь дараад хахад тэр хүнд энэ хичээлийг үзсэн гэдэг ингээд явчихдаг юм байна. За миний оруулсан байгаа хичээлүүд видео хичээлүүд, текст хэсэг байхаас гадна одоо энд би жишээ линк холбоод өгсөн байна. Та санхүүгийн өргөчлөг өөрөө тооцоол хийж үзэх хүсвэл те энд дараад төлөвлөгөө гаргаарай ач гэдэг юм уу. Дээрээс нь файлууд оруулж өгч болно. Би хөрөнгө оруулалт ахиулах 5 алхам гэдэг ийм хөрөнгө оруулалтад ном бичсэн байхгүй юу? Захим ном. Тэгэхээр энэ захим номоо татаж авах хэлбэрээр байршуулад өгсөн байгаа гэсэн үг. Энэ татаж авах товчлуур дээр дарах үед номоо өөртөө татаад авчиж болтгоо гэсэн үг. За нэг тест оруулж өгсөн байна. Тестийнхаа асуултын орчуулгыг оруулаад тестийн хариугаа бас энд ингээд PDF файлуудыг оруулаад дээр нь ингээд тестийн линкийг байршуулад өгсөн байна. Эсвэл хүснэгт ингээд байршуулж өгч болдог ч гэдэг юм. Хичээл өрөөд явхад маш хялбархан цаг гэх юм нэхэр хурдан ингээд модуль хичээлүүдээ өрөөд явчих боломжтой. Тэгээ хідэн хичээл оруулж болно. Ийм онцлогтой байна. Тэгэхээр та хэрвээ онлайн сургалт явуулдаг бол та School Community-г ашиглаж өөрийнхөө онлайн хичээлийг байршуулах нь маш их эмэг цэцтэй харагдана. Хэрэглэгч талдаа тий хүмүүст ингээ үзээд явахад хялбархан сонирхолтой байхаар байна. Дээрэс нь бид нар онлайн хичээл явуулах үед одоо тогтмол ийм Zoom-ийн уулзалтууд хийх шаардлагатай болдог шүү дээ. Дэмжих уулзалтад Zoom байж болно. Эсвэл одоо Google Meet-ийн уулзалт ч юм уу тий. Тэр үед та энэ календар хэсэг дээр хэдний өдөр хэдэн цагаас уулзалт хийх юм гэдгийг оруулаад тэр уулзалтынхаа линкийг нь оруулж өгөөд нэрийг нь оруулаад бас юм слайд хэсгийг оруулаад өгчхөөр хүмүүс маань эндээс харж байгаад өөрийнхөө Google календар дээр ч байдаг юм уу энэ хичээлээ бас хуулаад календар дээр нэмээд авах боломжтой. Тэгэхээр одоо сургалт явуулаад уулзалтын линкээ ингээл чат матанд өгөөл нэг ажиллагаатай байгаад байдсан шүү дээ. Тэрийг байхгүй болгоод шууд календар хэсэг дээр тухайн уулзалтын линк ороод ирдэг гэдгээр бас их цаг хэмнэсэн ойлгомжтой зэгцтэй харахад амар болж эхэлж гин гэсэн үг. Таны community дотор байгаа нийт гишүүдийг ингэж бас чигсааж харж болдог. Хос гадна газрын зураг дээр дэлхийн аль аль улсаас танай community-д хүмүүс нэгдсэн байгаа эсгийг нь бас харж болдог. Тэгэхээр энэ дээр ямар давуу тал үүсдэг вэ гэхээр яг тантай ойрхон тий одоо чинь Улаанбаатар хотоос манад 62 хүн орж ирсэн байна. Гэтэ энэ 62 дотроо бас өөр дүүргүүдээс орж ирсэн байгаа байхгүй. Тэгвэл одоо манай бүс нутагт манай дүүрэгт яг хийх юм байна гэдгийг харах. Тэр хүмүүстээ чат бичих холбогдох магадгүй гоё ковидны уулзалт хийх ойрхон байдгаараа ч юм уу тийм давуу талуудыг олгож байна. Хэрвээ та өөрийнхөө одоо энэ коммент дотор байгаа хүмүүсээс идэвхтэй байгаа хүмүүсийг шалгаруулъя гэх юм бол бас цаанаас нь ингээд шалгаруулад өгчдөг гэдгээрээ бас давуу талтай. Гэх мэтчлэн яг ийм онлайнаар сургалт явуулаад community үүсгээд хүмүүст үнцэн нөгөөд өөрийнхөө дуртай зүйлээ хийгээд явж байгаа хүмүүстэр маш гоё олон эмч цэгцтэй боломжуудыг олгож өгөхөөс гадна сар болгоны тогтмол subscription төлдөг хэлбэрээр та энэ community-г нээх юм бол танд сарын тогтмол орлого бий болгож өгч байна гэсэн үг. Тэгэхээр бид хүн болгонд нэг өөрийн гэсэн гоё сонирхдаг хобби гэж байдаг тийм. Тэгвэл тэр гоё сонирхдаг хоббигоо яг ингээд бүтэн цагийн бизнес болгож хувирах, өөрийн гэсэн орлого болгож хувирах боломжийг бусдад олгож байгаа гэдгээр School Community бол маш гайхалтай үн цэнийг бүтээгээд хүмүүсийн одоо хэрэглэх дуртай аппликейшн болсоор байгаа юм байна. Хэрэглэгчд нь улам бүр нэмэгцээр байгаа юм байна. Дээрээс нь хэрвээ аажимдаа бид нар хэрвээ англи хэл дээр ямар нэгэн сургалт community үүсгээд явлаа гэж бодоход өөр орны хүмүүс англи хэлтэй хүмүүс маань
Скулд нэгдсэн байгаа тэр 15 сая хүн гэдэг чинь эндээс суурч игээд таны community-д мөнгө төлөөд орж ирэх боломжтой буюу та энэ сургалтын бизнесийг хэрвээ хэлний мэдлэг байвал олон улсад борлуулах боломжтой. Энэ дотроосоо таны хичээл рүү хүмүүс орж ирэх боломжтой. За тэгээд англи хэл дээр заагаагүй байлаач гэсэн боход те одоо монгол хэл дээр сургалтаа энд байршууллаа гэж бодъё. Гэхэд Монголоос орж ирж байгаа хүмүүс ч гэсэндээ харж агаад таны хичээл рүү эсвэл дотроос харж агаад таны хичээлд нэвтэрч орж ирэх боломжтой, танд орлого оруулах боломжтой гэдгээр эсвэл дээр их сонирхолтой ямар ч сошиал медиа дээр контент хийдэггүй, хаач юугаач зарлдаггүй хүмүүс хүртэл скуулээс орлого олоод явж байгаа жишээнүүд байгаа юм билэ. Гэтэ мэдээж хэрэгтэй илүү олон хүнд хүргэе, орлого нэмэгдүүлээ гэж бодох юм бол скул дээр хийж байгаа зүйлээ өөрийнхөө сошиал медиа дээр танилцуулаад явах юм бол илүү олон хүнийг өөртөө татаад орлого нэмэгдүүлнэ гэсэн үг. Тэр чинээр олон хүмүүст үн цэн өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр School платформ ийм олон гоё давуу талуудыг нэг дор ухаалгаар шидэж өгсөн байна. Ашиглахад маш энгийн хэлбэрхэн байна. Сарын $100 төлбөр ихэндээ өндөр санагдана. Гэхдээ үн цэнийг нь ашиглаад ингээ явангууд бас боломжтой. Тэгээд эндээс одоо сард 5,000, 10,000, $100,000, $300,000 олдог ч гэсэн олон бизнес эрхлэгчид улам бүр бий болсоор байгаа юм байна. Хүн болгонд энэ боломж байгаа. Өөрийнхөө дуртай хоббитой зүйлийг хөгжүүлээд хүмүүст таниулаад явна. За тэгээд дээрэс нь community бүтээн гэдэг чинь өөрөө маш их гоё хөгжилтэй ажил. Яг ижлэгэн зорилготой, ижил сонирхолтой хүмүүсийг нэг дор цуглуулад тэр хүмүүсийг мэдээлэлээр хангаад хоорондоо гоё найзлаад нөхөрлөөд амьд юм харилцаа үүсгэж явна гэдэг чинь их гайхалтай зүйл байгаад байгаа юм. Сонирхолтой олон төрлийн энэ дотор community байгаад байгаа. Жишээлбэл энэ цаасан урлал бүтээх community гэж байна тий. Хүмүүст ингээл янз бүрийн асуудлууд байдаг. Тэр асуудал болгоныг шийдэж өгсөн шийдлүүд хэрвээ байх юм бол тэр таны бизнес, тэр таны онлайн орлого болж бас хувирах боломжтой. Ийм цаг үед амьдарч байгаа нь бид нар бас их азтай, гайхалтай. Гэтэ нөгөө бодлын асар их боломжийн дунд асар их төөрөгдөл үүсэх боломжтой. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байх тий. Яаж хийхээ мэдэхгүй байх, дэмжлэг туслалцаа нэг хүнтэй зөвлөлдөх, ярилцах хэрэгцээнүүд бас үүсч идэг гэдэг би өөрөө мэддэг учраас тэр яг замуудыг туулсан учраас мэддэг зүйлсээ хуваалцах зорилгоор ингээ YouTube суваг нээж ин цаашдаа би вебсайт яаж хийх юм, борлуулалтын хуудас хэрхэн хийх юм, имэйл маркетинг яаж явуулах юм те онлайн орлого хэрхэн бүтээх юм, сэтгэлгээний талаар бас өөрөө уншдаг номнуудын талаар ч гэсэндээ мэдээлэл хүргье гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр сувагтай минь хамт байгаарай. Энэ суваг танд хэрэгтэй зүйлийг хуваалцдаг, бас нэг зүйлийг тийм санал болгодог, нэрээ бас ингэж болох юм байна гэдэг тийм гайхалтай дотны бас үзэх дуртай цуваг болтугай гэж үнэхээр чиглэлээсээ хүсэж байна. Тэгэхээр одоо subscribe дараад бас миний бичлэгийг шеэр хийж өгөөд хэрэгтэй хүмүүст нь дуулгаж өгөөд өөрийнхөө магадгүй story дээрээ ч юм уу те постоор ч гэсэн сэтгэлээ гоё хуваалцаж түгээж өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингээд эрүүл баян жаргалтай амьдралыг танд өрөөгөөд бэр ичийн болроо энэ удаагийн бичлэгийн түрээд өндөрлөж байна. Хэрвээ та School платформд нэгтгэхэр шийдсэн бол өөрийнхөө community бүтээхэр шийдсэн бол доор тайлбар хэсэгт байгаа линкээр дамжуулаад нэвтрээрээ тэгэх юм бол надад бас оноо тооцож өгдөг байгаа. Тэгээд миний линкээр нэвтрээд ороод явах юм бол танд би бас School дотор байдаг англи хэл дээр орж байгаа хичээлүүдийн орчуулга видео бас өгье, дэмжиж тэгээд хамтдаа бас энэ гоё онлайн орлогыг бүтээгээд явъя. Онлайн орлого бүтээхийн давуу тал бол нөө ханаас ч ажил болдог гэдгээр их гоё байдаг. Гэтэ яг ингээд сонсогдож байгаа шигээ тийм амархан бол биш байдаг. Цаг хугацаа ордог. Энэ тодорхой хэмжээний ур чадруудыг өөртөө суулгахын тулд ойлгохын тулд магадгүй хэдэн сар, хэдэн жил ч гэсэн үнэхээр ордог гэдгийг бас эртгэн хэлсэн дээр ах гэж бодож байна. Гэтэл баг багаар урагшлаа сураад хахад тэгэхээр ур чадрууд таны гарт ороод ирнэ. Танд анхандаа хэцүү санагддаг байсан зүйл аажимдаа улам хялбархан санагддаг болж эхэлнэ. Тэгээд бүр хөгжүүлээд тэ магадгүй 2 жил, 3 жил, 5 жилийг зориулсны дараа та аялангаа ажилдаг, дижитал номад хэлбэрээр амьдардаг, дэлхийн ертөнцийг үзэж харангаа таны онлайнаар орлого маань доктортай, найдвартай орж ирж байгаа тэр амьдралын хэм маягийг бүтээх боломж нь бол байгаа шүү. Гэтэ хүчин чармайлт шаардлагадан, цаг хугацаа шаардлагадан тэр гайхалтай аялал би тантай хамт байхыг бас их хүсэж байгаа. Тэг би бас өөрөө өдөр болгон сураад явж байгаа. Шин зүйлүүдийг нээгээд бас суралцаад явж байгаа. Яг миний давуу тал бол англи хэлтэй учраас англи хэл дээр юмнуудыг сурахад ямар ч асуудалгүй байдаг. Тэг өөрөө бас эндээ их дуртай, их сонирхолтой хоббитой гэдэг нь их давуу тал байгаа. Ингээд бэрич сувгтайгаа хамт байгаарай. Хэрвээ хүсэх юм бол хэрвээ таалагдах юм бол сонирхох юм бол онлайн орлогыг бүтээж эхлээрэй.
За School платформ бол маш их ирээдүйдээ харагдаж байна миний хувьд. Маш их энгийн байна, гоё хөгжилтэй байна, мэдрэмжтэй байна. Тэгээ үүсгэн байгуулагч хүмүүсийнх нь энерги надад их таалагдсан. Маш гоё доктортай, ухаалаг, зөөлөн гоё тийм энерги нэг таалагдсан. Тэгээд School платформыг ашиглаад өөрийнхөө онлайн орлого бүтээгээрэй гэж хүсмээр байна. Асуулт байх юм бол мөн сэтгэл байх юм бол чөлөөтэй комент хийрээ. Би бүгдийг нь уншаад хариулт өгөх болноо. Ингээд дараагийн бичлэг хүртлээ түр баяртай.